Дан танил нэвтрэлтийн нэгдсэн систем гэдэг нь таныг цахим орчинд танин баталгаажуулж таны мэдээллийг авах гэж буй цахим системүүдэд таны зөвшөөрлийг илгээж буй систем юм а. Өөрөөр хэлбэл та e-Mongolia болон бусад системүүдэд нэвтрэхдээ дан системийг ашиглан өөрийгөө танд баталгаажуулж нэвтэрдэг гэсэн үг юм. Та дан систем нэвтрэхдээ интернет банкны ирэх, тоон гарын үсэг, гар утасны дугаараас нэг удаагийн код илгээх гэсэн төрлүүдээс баталгаажуулан нэвтэрдэг байна. Харин өнгөрсөн онд дан систем шинжлэгдэж өмнөх баталгаажуулах төрлүүдээс гадна царай танилтаар бүртгүүлэх Authenticator платформ ашиглаж нэг удаагийн кодоор нэвтрэх төрлүүд шинээр нэмэгдсэн байна. Дан системийн бүртгэлгээ гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэдэд зориулж царай танилтаар бүртгэлээ үүсгэх боломжийг бий болгосон. Энэ нь иргэний үнэмлэх болон гадаад паспортын зургийг Face Lines технологи болон хиймэл оюун ухаан ашиглаж баталгаажуулалт хийж буй хэлбэр юм а. Мөн дан систем нэвтэрч орсны дараа нотариатын байгууллагаар итгэмжлэл хийлгэсэн бол итгэмжилсэн иргэний эрхээр үйлчилгээ авах, хуулийн этгээдтэй бол байгууллагын ажилтнаа бүртгэж цахим системд эрх үүсгэх, хуулийн этгээдээр үйлчилгээ авах, цахим баримт бичигт гарын үсэг зурах гэх мэт үйлдэлүүдийг хийх боломжтой болсон байна. Мөн гар утсандаа дан мобайл аппликейшн татан салгаснаар дээрх үйлдэлүүдээс гадна QR уншуулах хэсгээр портал системд хялбар нэвтэрч бусад системд мэдээлэл дамжуулсан түүхийн мэдээллээ цаг алдалгүй авах, нэвтрэлтийн түүхүүдэд хянах боломжтой юм а. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-Mongoliad дан танил нэвтрэлтийн нэгдсэн систем ашиглан аюулгүй найдвартай байдлаа ханган үйлчилгээ авч буй хэрэглэгч танд баярлалаа. Төрийн үйлчилгээ таны гарт e-Mongolia.